Сайн байцгаана уу? За, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Өнөр жаргал байна. За, өнөр жаргал маань өнөөдөр та бүхэнд зориулаад би энэ Жимагийн MSM тухай мэдээллийг хүрэхэд бэлэн болоод байна. За, өмнөх MSM маань бол ийм загвартай байсан. Gem Move гэх брендийн дор Жимагийн брэнд гэсэн үг. За, тэгээ Gemma маань өөрийнхөө одоо хүнсэн нэмэлтүүдийг зөвхөн өөрөө үйлдвэрлэдэг брэнд болгож оруулж ирээд Inner Garden гэдэг цувралыг бол оруулж ирээд явж байгаа. За түүний нэг нь Inner Garden цувралын омега, Inner Garden цувралын ашигтай бактери, Inner Garden цувралын витамин С, Inner Garden цувралын хоол гэдэг те. За үүний тавтан нь одоо энэ Inner Garden MSM болж орж ирж байгаа. За тэгээд хэрвээ одоо өмнөхийг хэрэглээд уугаа сурцсан хүмүүс маань энэ савлгаатай ороод ирэх юм бол энэ маань нэг брэнд Жемагийн илүү те одоо болсон MSM байна гэж ойлгох хэрэгтэй байх нэ. За тэгээд одоо юугаараа те онцлог юугаараа давуу болсон бэ гэхээр өмнөх MSM-д 99.95% те одоо 99.71%-ийн 99.7 те 71%-ийн MSM-ний агуулмжтай байсан бол энэ удаагийн шинжлэгдэж Inner Garden цувралаар орж ирж байгаа Жемагийн MSM-д 99.95%-ийн буюу дан одоо MSM дангаараа одоо орж ирснээрээ илүү сайжирч илүү дэвшилттэй болсон байгаа. За тэгэхээр өнөөдрийн таны хүчтэй алхалт танаас эхлэх вэ? Таны эрүүл одоо үеийнээс эхэлнэ тий. Тэгээд түндэстэн туслахын тулд одоо Жемагийн MSM таныг сахихад, таныг хамгаалахад илүү шинжлэгдээд ирсэн гэж ойлгож болно. За энэ маань Америкт үйлдвэрлэгдсэн MSM-ийг бол ашигласан гэсэн үг. За тэгээд одоо 100% тий бараг л 100% биш дээ 99.95% гэдэг маань премиум буюу маш өндөр зэрэглэлийн MSM-ийг ашигласан. За MSM маань өөрөө одоо хүнсний хөхөр гэж нэрлэгдэж байгаа 100% одоо байгалийн гаралтай одоо модноос ургамлаас гаргаж авдаг ийм хүнсний хөхөр байх нь. За бидний биеийн арьсны үсний дээр нь одоо глутатион гэдэг зүйлийн нийлэгжилт, коллагены нийлэгжилтэнд бид нар MSM бүр чухал зайлшгүй хэрэгтэй болдгоо. Тэр үсэндээ хайртай, гоо сайхандаа хайртай, өөрийнхөө арьсанд хайртай ер нь хүн болгоны заавал уух ёстой бүтээгдэхүүний нэг бол энэ MSM байгаа. За дээр нь MSM маань өөрөө одоо стрессийг маш сайн одоо бууруулахад бас төхөн байдаг. Өрсөлийн эсрэг бас өндөр чадaltaй тий бүтээгдэхүүн бол энэ MSM байгаа. За тэгээд үений өрөвслийг намдаагаад үений зөөлөн эдэг сэргээж за мөгөөр шүрмэс булчингийн эсүүдийг дахин шинээр үүсгэх явцыг түргэсгдэг одоо давуу талтай байгаа. За өрөвслийг зогсоож цаашд үений эсүүд эвдэрхийг нь одоо багасгаж өгдөг бас давуу талтай байх нэ. Тэгээд үений эсүүдэд цусан хангууч муу байдаг байх нь л да. Тэгэхээр энд өрөвсөлтэй одоо үений эс байх юм бол тий бүр цусан хангууч муу байна гэсэн үг болчих жоох байхгүй. Тэгэхээр энэ үед MSM бид нар одоо маш сайн ууж өгснөөр үеийн одоо бүхтэй одоо бүтэц бүрэлдэхүүнд бол цусан хангамжийг бас маш сайн хүргэж өгч чадах нэ. За тэгэд бидний хувьд одоо бодис солилцоон ч гэсэн MSM бид нар усаа бодис солилцоон ч гэсэн маш одоо чухал үүргийг бас MSM гүйцэтгэдэг гэдээ ойлгоход бол болно. За бүгд нэг Солонгос улсад хүнс MSM бүтээгдэхүүн хяналт тавьдаг үндэсний тийм хороо гэж байгаа. За энийг бол 식품 의약품 안전처 гэж нэрлэгддэг газраас бол сертификат авсан. Дээр нь одоо маш сайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг одоо үйлдвэрт сайн чанарын үйлдвэрт үйлдвэрлэгдсэн GMP гэсэн тэмдэглэгээтэй одоо тэмдэглээ бас авсан байгаа. За энэ маань сайн газар үйлдвэрлэгдсэн гэж ойлгож болно. За тэгээд хүнсний хөхөр буюу метил сульфонил метан гэж нэрлэгдэж байгаа хүнсний хөхөр бол ийм одоо өнгөтэй байдаг байх нь. За тэгээд дэлхийн одоо эрүүл мэндийн байгууллага бүгд найрамд Солонгос улсын бас энэ эрүүл мэндийн байгууллага ч гэсэндээ
үеийн бүчний шингэн болоод шүрмэс ийм бүтцэнд оролцдог. За би ингээ хэвийн үйл ажиллагаа явуулахад маш чухал үүргийг гүйцэтгэдэг минерал юм гэдгийг энд онцолж тэмдэглэсэн байна. За энэ бол хөхөр гэдэг зүйлийн хүнсний хөхөр буюу бид тэрнтэй өдөр тутмын авч явах ёстой хөхрийн талаарх танилцуулга байна. За тэгээд хөгшрөлтөөс болоод үе мөчн өвдөж байгаа. За дээр нь үеийн шингэн багассан гэдэг онцтой хүмүүс бол таймсэм заавал уух хэрэгтэй байгаа. За тэгээд үе мөчн маш их ашигладаг спортер хичээлдэг хүмүүс бол MSM заавал уух хэрэгтэй байх нэ. За мөн биеийн өндөртэй хүмүүс байх юм бол MSM заавал уух хэрэгтэй байгаа. Хөл гараа их ашигладаг, гараа их ашигладаг, бугалгыг их ашигладаг хүмүүс байх юм бол мөн та MSM уух хэрэгтэй байгаа. Төрсөн дараах үе мөчний зовиртой байгаа эмэгтэйчүүд манд бас уугаарай гэж зөвлөх байна. За тэгээд өрсөн сэргийлэх өмчөө өвдөхөөс өрсөн сэргийлж өөрийгөө хайрлаж бас уухыг зөвлөж байна. За тэгээд бид MSM-ийг ууснаар өмчний өрөвслийг маш сайн намдаа чадна. За өмчний өвдөлт гэж байх юм бол өвдөлтийг бас намдаа чадна. За мөн нөхөн сэргийхтэй чадамж бас хурдан байх нэ. Энэ 50 хүнд хийсэн судалгаа байгаа. За 17 хоногийн хугацаанд өдөрт 6 граммаар уулгасан байна л да. Тэгэхэд үе мөчний өвдөлт магассан байна. За тэгээд нөхөн төлжил бас маш сайн сайжирсан үр дүн бол энд гарч байгаа. Тэгэхээр бидний хувьд өдөрт 1500 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1500-аас 2000 миллиграмм хөхрийг уу гэж зөвлөдөг байна. За тэгэхээр бид нэр Жимагийн MSM-ийг бол өдөрт 4-ийг уухад өдөрт энэ 4-ийг уухад энэ хоёр штэ. За энэс 120 ширхтэй байгаа байхгүй. Тэгэхээр өдөрт 4-ийг уух юм бол яг сарын хэрэглээ гэсэн үг байгаа. Тэр хангалттай хусаар 4-ийг дарлаад уучхад та өдөрт авах хэмжээгээ хангалттай авч 1980 мг хөхрийг байгалийн хөхрийг та ууж ийн гэсэн үг байна. За тэгээд жижиг хэлбэртэй учраас уухад маш хялбар байгаа. За өглөө уугаад бас орой уугаарай гэж зөвлөхөр байна. Тэгээд жоохон зайтаагаар. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр миний уухад энэ маань өөрөө уусан MSM 24 цаг бидний бид хадгалагддаггүй байх нь байна л да. Тийм учраас жоохон өглөө 2 оройхондоо 2 мөн хоолны өмнө дараа гэдэг хүмүүс яриад байдаг. Та тэр нь бол хамаагүй хоолны өмнө уусан ч болно, хоолны дараа уусан ч болно. Энэ нь бүтээгдэхүүнүүд маань өөрөө ер нь биологийн эд бүтээгдэхүүн хүнсийн нэмэлт ажил маань яг хоол гэсэн үг байна л да. Бидний ходоод асуудал үүсэхгүй байж болно. Тэгэхээр та хоолны өмнө уусан ч болно, хоолны дараа уусан ч болно. За тэгээд хөхөр дээр манайхан нэг юм ярихаар цаг яриад байдгийн. Курс яриад байдаг тий. 3 сарын курс гэх 3 сар гэл тэгэхээр энд ерөөсөө хоолыг идэхэд танд курс гэж байдаг уу? Ерөөсөө хоол шиг идэх ёстой учраас өдөр болгон бид нар авах ёстой учраас та нар маань 20 жилийн 365 хоног гэж яддаг бол тэр 365 хоногт өдөр бүр ууж байх ёстой бүтээгдэхүүн юм гэж онцолж бас хэлмээр байна. Тэгээд курс гэж ойлголттойгоор зардаг нөхдүүд маань бас жоохон яг өдөр 365 хоног уух ёстой гэдгийг бас хүмүүстээ хэлж өгвөл их зүгээр санагддаг. За тэгээд үе мөчний өрөвсөл гэж юу вэ гэхээр Өгөөний үеийг хамгаалж өгдөг үе мөчийн шингэн маань за янз бүрийн шалтгаанаас болоод гэмтэх юм уу тэнд өрөвсөл үүснээс бий болж ингээ алхахад хөдлөхөд асуудал үүсч байгаа. Энэ асуудлыг бол үе мөчний өвчин гэж нэрлэж байгаа. За тэр үе мөчний үе мөчийг бид нэр өвдснийхэн дараа ахин
зөв зүгээр эрүүл юм шиг болох боломжтой юу гэж асууж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо үеийн хүч маань өөрөө нь маш удаан нөхөн төлжлөг нэг хэрэглэгдчих юм бол тэ ахиж өөрийнх шиг нь одоо болох маш хэцүү эрх одоо хэсэг байна л да. Тийм учраас урьдсан сэргийлж, урьдсан хамгаалж, эрүүлэр нь одоо тордож эхлэх маш чухал одоо бидний биеийн хэсгүүдийн нэг байх нэ. Тэгэхээр нэг гэмтэх юм бол хизээч яг өмнөх шиг болж чаддаггүй одоо зүйлсийн нэг бол энэ үе мөч байх нь, үеийн шингэн байх нь, тэ шүрмэс мөгөөрс зөөлөд гэж эдгээр зүйлсүүд байх нэ. Тэгэхээр одоо бүгд нэг Солонгос улсад одоо насан турш хүмүүсийн одоо асуудлуудын номер 1-т нь бол үеийн хүчний өрсөл орж явдаг байх нь байна. За настангуудын эмчилгээ авдаг одоо эмчилгээний хоёрт нь энэ үеийн хүчний өрсөлөөс орцсон явж байт юм байна. За тэгэд амьдралын чанарыг хамгийн ихээр одоо бууруулдаг өвчнүүдийн хоёрт нь бас энэ үеийн хүчний өвчин орсон байт юм байна. Тэгэхээр тэр хэмжээгээрээ бид нэр үеийн хүчиндөө асар өндөр анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Тэгэд цаг явах те жил өнгөрөх тусам энэ үеийн хүчний өрсөлдөөр өвдөж байгаа хүмүүсийн тоо нэмэгцээр байгаа юм байна. Тэгэд хүний биед 206 яс байгаа. Тэр 206 ясыг холбож өгдөг шүрмэс, зөөлөн тэ үеийн шингэн энэ олон зүйл байж энэ яснууд хоорондоо хэлхэгдэж штэ. Тэгэхээр бид нэр ингээ хэвийн ерөөсөө өдөр тутмын амьдрал бид нэр хөдөлгөөнгүйгээр уусаа тэ оршихгүй хүн амьдралд одоо байгалийнхаа жамаар бол ингээ байнга цогсоогоор өдөржин хөдөлж алхаж явах ёстойгоор одоо бүтээгдсэн байх нь байна л да. Тэгэхээр энэ үеийг бол бид нэр байнга ашиглаж явах ёстой болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үеийг одоо залуугаасаа эхэлж анхаарч тордож эхлээрээ одоо миний хувьд бол 20 наснаас эхлээд ер нь MSM уухад ямар ч одоо буруудах зүйл байхгүй гэж одоо зөвлөж байгаа. 20-с 25 наснаас эхэлж тэ заавал уугаарай гэж зөвлөнө. Яагаад гэвэл энэ маань өөрөө нөхөн төлждөггүй хэрэглэх тусам одоо ингээ хорогдоод илэгдэж байдаг бидний тэ чухал хэсэг ба штэ. За тэгэхээр өдөрт бид нэр одоо 100,000 одоо орчим хөдөлгөөнийг бол хийж яадаг байх нь байна л да. Тэгэхээр насан туршдаа аваад үзэх юм бол хэдэн зуун сая хөдөлгөөнийг бол хийж яадаг байх нэ. Тэгээд энэ үе те одоо энэ үе маань бидний биеийн жингийн өгөх одоо дөрвөлт гэж байдаг бол энэ дөрвөлтийг саалгах 4-өөс 10% бүр дээр хүлээж авч энэ дөрвөлтийг сааруулж яадаг байх нь байна. За тэгээд хөгшрөх тусам те хамгийн их өртдөг, хамгийн их өвчлөдөг өвчин нь одоо энэ үеийн өрсөл болчлоо шүү дээ. За тэгэхээр тэр хэмжээгээрээ бид нэр үеийн хүчинд маш өндөр анхаарал хандуулж хайрлах ёстой одоо бидний биеийн чухал одоо хэсгүүдийн нэг бол энэ үе маань байна шүү. Тэгээд өөртөө хайртай хүн болгон MSM-ийг тэ авч ууж хэвшээрээ өдөр болгон ууж хэвшээрээ гэж зөвлөх байна. Өнөр жаргал байлаа. Өнөр жаргал телевизтэй хамт байдаг та бүхэндээ талархлаа. Одоо эрүүл мэнд мандан бадраг. Гилээ хайртай шүү. Тэнгэр эвэг дараагийн хичээлээр уулзцгаая.